Дэлхийн монголчуудын Энжел радио 88 нуурлагын дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 нүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчөөд радиогийн 20 дугаар студиэс ураллагыг мэдрий гэсэн уриатаагаар сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг одоо Улаанбаатар хотод 16 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 2-ны даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг кино ертөнц булангараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За найруулагчаар мөнх цэцгийн төвшин байрнаар айлж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Argamidas дэд зэрэглэлийн үс ажиллагааны брэнд за мөн Camwell брэндтэй хамт өдөр бүр эрүүлжийг сураатаагаар ингэний хоормог Camwell хамтран ажиллаж байна. За өнөөдөр чинь нэгд өдөр амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлсэн үү? Өө бис аюу завгүй байсан. Урагт үзэх цаа байхаагүй шанж. Надаас кино минь асуусан хэрэггүй. Бэлэг ажиллагаа сайхан болсон уу? Өө сайхан болсон. Би нөө амжилт хүсгээс илүүгээр хуруу өмс оруулж чадаагүй уучлаарай. За зүгээрээ зүгээр. За. Гэхдээ гоё явж байгаа шүүгээ сан те бэлхээс эхлээ явж гин гэд намайг ярихад ярьж бэлхэд явж гин гэж ярьжсэн. Бэлхээр явсан хуурай мухар тэгээ майхан толгой нөгөө ямар шар гэдүүлээ. Шаргамарт. Тийм шаргамарт. Явж гисэн. Хойноос урагшилсан 20 дугаар хорооноос ингээд урагшилсаар гад хамгийн сүүлд 12 дугаар хорооныхон дээр очиад. Тэгээд ингээд дөрвөлдрлийн туршид амьдарч идэг айлууд байд юм байна те. Зүг. За өнөөдөр бол бид нөө кино ертөнцийнхөө болонгаар мэдээлэл хүргэнэ. За миний эхний хүргэх гэж байгаа мэдээлэл кино байна шүү дээ. Үнэхэр домгийн юм шиг. Тэгтээ яг бид нар нэг юм штэ. Tainted Love гэдэг юм хятадын уран сайхны кино байхгүй юу? За 2023 онд дэлгэцэнд гарч нээлттэй хийсэн энэ кино бол одоо монголоор орчуулах юм бол сэвтэй хайр гэх юм уу нэг тиймэрхүү байдлаар орчуулагдана. За нэг ийм хор өнөөлтөй гэдгээс өөр шүү заяа. За тэгээд токс гэдгээс бол өөр гэсэн үг штэ. Энэ хятадын уран сайхны киноны тухай ярьж өгч байгаа юм би. За бид хоёулаа ер нь ингэжсэн шүү дээ. Өмнө 400-ийн шууганаар цэсэн зүйлийн лөвөр байдаг тухай ер нь лөвөрчд ямар арга хэрэглэдгийг лөвөрчдийн ард бас ингээд лөврийг нь биечлэн үлдэж байгаа хүмүүс нь өөрсдөө бас ингээд хохирогчудаа явж идэг гэдэг талаар ингээд хүртэл ярьжсэн шүү дээ. Тэгээд ер нь сэрэмжлүүлэг болвол те одоо нэг зөндөө сүүлд гарсан ягаа ахаад нэг мөрий гэж байхгүй гэдэг кино бол бас л яг юм нэг санхүүгийн лөвөрт буюу юм мөрийтэй тоглоомны лөвөрт орсон залуучууд сэрэмжлүүлэх болох кино байсан шүү дээ. Тийм. За энэ кино болохоор шүү дээ өөр заяа. Энэ кино бол яг нэг юм романтик залиланд орсон үнэ. За. Романс залилангийн ард эд хөрөнгө за мөнгнөөс гадна хүмүүс ингээд сэтгэлээрээ яаж охироод үлддэг юм бэ гэдэг. Ийм тухай өгүүлсэн кино юм байна л да. Яаж ч оцсон өрөвдмөрлөлтөө. Тийм. Хятадын кино үнэлгээний сайт гэж байдаг. За тэрэн дээрээ бол 10-аас 4 л гэсэн оноотой таарах үнэлгээтэй явж байгаа. Зүгээр яг гэхдээ энэ киног бүр албаар ярьж өгч байгаа шүү. Та бүхэн олоод үзээрэй. Энэ бодит явдлаас сэтгүүлсэн гэдгээр онцлогтой. Ийм кино. За. Магадгүй Slowburn гэж нэг ойлголт байдаг. Энэ нь юу гэхээр ингээд нэг үйл явдал нь ингээд хурдан өрнөдгөө. Гээл лазагнаал ингээд за гата газ ингээд ангичмэр байдаг. Одоосоо гэж итэл ингээд зунгаарлалтаа л яваад идэг шүү дээ. Ийм үйл явдал нь удаан цогшиж өрнөдөг болохоор зарим хүний хувьд маш ойлгомжтой процесс дээр яагаад ингэж удаагаад ингээд хүн амтныг тамлаад идэх юм бол доо гэж энэ төвчээр нь барагдчихсан учраас ийм муу оноо өгсөн баг. Киноны хувьд бол өгүүлэмж төгс. Ийм кино байхгүй юу? За 2013 онд үйл явдал нь өрнөж байгаа. Киноны давч үйл явдлыг нэрж байгаа заяа. Та нар үзэл одоо би ингээд яг нөгөө хүүхд кино ярьдаг ш тэр шиг ярьж өгч байгаа шүү заяа. За. Бэж хотод 10 жил гарan амьдран суудсан Joe Rang гэдэг бүсгүй орчуулагч идэг. Мундаг хилтэй синхроны орчуулагч идэг. Тэгээ мөнгө бол мэдээж юм синхроны орчуулагч идэг эмэгтэй чи мөнгийг бол давгүй олно шүү дээ. Тэгээ мөнгө хураацсан амьдрал нь гоё тэгээд өөрөө гоё бүсгүй. Тэгээд ингээд нэх гоё ингээд айтайхан явж илаа амьдрж илаа. За. Мөнгөтэй. За. Тэгсэн чинь
гинт хаанаас ч юм нэг нөхөр гарч ирэл сошиал нэтворкээр танилцчихж байгаа юм л да. Тэр нь Сингапурт амьдардаг Ачан гэдэг залуу байгаа юм. За ингээд Ачан гэдэг залуутай одоо нэг холын зайны дурлал болчихж байгаа шүү дээ. Онлайн дурлал болчихж байгаа. Тэгээ харилцаа тогтоогод. За залуу бол үнэн уухгүй заяа. Залуу бол үнэн уухгүй ямар ч эмэгтэйг уярана. За. Өдөр шөнөгөө чат бичнэ. За. Voice явуулна. Тэр байтугай орой ингээ унтах гэдэг. Би одоо ингээ унтах гэж байна. Жоох ядраад ингээд хурдан унтчихмаар байна гэдэг гингүүт нь дуу дуулж өгдөг. Яа. За. Эпүэ тэргээд хажууд нь ингээд дуулж өгж байгаа унтуулчдаг заяа. За. Тэгээд яг ингээд ажил гээл гүйжидэг юм ганцаардсан ганц бие бүсгүйгийн хувьд бол зүгээр ингээд амьдрал нь ингээд гэрэлтчихэж байгаа шүү дээ. Тийм нэг ингээд өөрийг нь хайрладаг те. Өглөө усахтан сайн уу? Өглөөний минь дүргий сайхан амарсан уу гэлтэй. Ингээд л эмхтэй хүн чи юу нь уярж идэм байх шүү дээ. Ер нь ганцаардсан юм чи. За. Ингээд идэг заяа. Ингээд ер нь ингээд тэр залуу бол нэрнгээсээ надад ингээд дурлцсан юм байна. Бид хоёр ингээд хизээ нэгэн цагт ингээд бие биентэйгээ уулзаад амьдрал зохиох юм байна гэд бүр ингээд хүүхэн бол бүр ингээд 100% итгэж байгаа байхгүй нөгөө залуудаа. За ингээд байж итэл нөгөө олон флооруудын нэгэн адилаар нөгөө залуу чинь бүсгүүрүү нэг ингээд гинтийн зовлон тохиолдсон тухай нэг юм яриад. Энд гэхдээ том гойдаг багэ заяа. 550 мянган юан гойдаг. Оо шууд. Тий. 550 мянган юан гоогаад ингээд надад ийм амар өстө тулж баршгүй зовлон гинт тохиолдчихлоо. Чи надад боломж байвал туслаачаа тий. Би тэгээд маш хурдан эргүүлж өгнө мөгн нэтэрээ гэдэг. Гэсэн чинь нөгөө хүүхэн бол бүр ингээд үнэхээр итгэцэн шүү дээ. Нөгөө залууд ингээд дурлцсан тий. Бүр ингээд аль зур дурлцсан байсан болохоор шууд ямар ч эргэлзээгүйгээр нөгөө мөнгийг нь шилжүүлчихдэг. Яана эмэгтэй хүмүүс яагаад ийм байд юм болоо? Эн чинь боловсралтай тий. Гоё өөртөө итгэлтэй супер бүсгүй. Тэгээд яг ингээд өгөөл маргааш өглөө нь байсан нөгөө сайн уу хараа гэдэг юм байхгүй. Эхүү. Бологлоо талгуулчихгүй яг үү. За ингээд хүүхэн ингээд гинт нөгөө романс зарлалынгийн хохирч болсноо ингээд хизээ хойно мэдж байгаа юм. Энд чинь ингээд бүр гэрлэн суух дээрээ тулаад хоёулаа ёстой анхны хүүхдээ золбон гэж нэрлэн дээрээ очсон байсан хүмүүс шүү дээ. Гэтэл ийм болсон. За тэр 550 мянган юан гэдэг нь одоо Монгол мөнгөөр 250 сая 275 сая. Орчим төгрөг. Байрны мөнгө шүү дээ. Монгол 3 өрөө байрны мөнгө байна. Хангалттай 3 өрөө байрны. Арайч 3 өрөө биш ээ. 2 өрөө байрны мөнгө. Шууд бидлэнд бол 275 хангалттай. Тэгин. За ингээд луурдуулаад сэтгэлээр унаад хөнгөө алдаад нөөмө хүүхэн ч. Тэгэж. Тэгээд бүр ингээд амьдралын зориг морлог байхгүй болоод өөрийгөө ад үзээд амиа хордлох морлох тухай бодоод ингээд явж байгаад нөгөө тэр залуу ингэдэг байхгүй. Би нэх юм олон бурхан дүүрэн ийм аралтаар амьдэрдэг юм а гэж ярьдаг. Яна ардаас нь явчихж байгаа мó? Ингэж ярьдаг байхгүй. За. Тэгсэн чинь нөгөө хүүхэн чинь бол одоо нөгөө алдах юмгүй болсон. Жинхэнэ нөгөө шийтсэн хүн болчихж байгаа юм. За. Тэгээд нөгөө яриад байсан тэр бурхан ихтэй аралтай төрсөн нутг руу явж байгаа. Йой. Тэгээд дотоодын жуулчны хуваар зүгээр юм нэг бурхан үзэх Сингапур руу гэсэн үг шүү дээ тий. За. Бурхан үзэх гэж байгаа ийм дүр үсгээд тэгээд залуугийн яриад байсан нөгөө төрсөн нутагт нь очиж байгаа юм л да. Тэгээд очсон чинь ирсэн даруйд нь шахвал нэг хөөрхөн ийм гинэ хонгор царайтай бас царайлаг гэмээр ийм залуу гарч ирээд бүсгүй харангуутаад дурлцсан. Тэгээд яг жинхнээсээ юу ядаргаад ямар хэцүү тэгээд заяа. Тэгэл ингээл араас нэг үгээл те би чамаа ингээд бурхан үзэхт чинь туслая гэд хамт чамааг яв юм авъя гэд ингээд хажуунаас нь ингээд нэг зууралдаа төвг болдог штэ. Тоохгүй байхад чинь зайлаачтай балинчаагаа аваач гэдэг шиг юм болж байгаа байхгүй. За. Гэтэ бол айгуу гоё тийм зэвэрхэн хөргөн залуу. За. Гэтэ хашир бол те ингээд нэг мөсөн зүрхтэй болцсон штэ. Тэр залуу малуу сонирн биш болсон. Нэгэн тийм учраас нөгөө тэр залууд бол нүүр өгөхгүй. Гэхдээ үгүйч гээгүй.
За. Тийм ч гээгүй. Тэгэл нөгөө залуу нь ингээл барааны газар явж идэг. Гин гарч ирэл эн чинь юм очтой байхгүй юм аахгүй гэж юм тайлбар хийгээл те. Орой морой хаад идчихэнгу те тэднийг өөр ширээн дээрээс ингэж юм ингээл яваад байна. Тэгээ мэдээж хүүхэн бол нөгөө нэг өстийг хайгаал байгаа штэ. Тэгсэн чинь яасан гэсэн чинь нөгөө гачаан гэдэг нэрээр хайгаад арай гэж сургийг нь гаргасан чинь 2 жилийн өмнө автомашины ослоор насварчихсан тийм хүн байж таардаг. Яг жинхэнэ хүн нь. Тэр хүний тэр нэрийг бариад ашиглаад одоо тэр хүний одоо сошиал network-ийг нь хакердаж аваад гэх юм уу. Хүн өгчмүүд сошиал network нь үлдчихэж байгаа шүү дээ. Тэрийг нь хакердаж аваад тэрний нэрийг ашигласан байгаа байхгүй юу? Ингээд ирэл мухардад байжсэн чинь өнөөх эргүүлдэд байгаа нөгөө залуу байгаа шүү дээ. Тэрнтэй ингээ байн уулзаад идэг нэг залуу байгаа юм. Нэг өөр нэг залуу байн уулзаад идэг хамт хурж иж мэрэл тэгээд юм яриа явахлаар нь хажууд нь нөгөө залуутай л юм ярьдаг. Хүүхэнтэй юм ярихгүй. Тэр залуутай л юм яриад яваад идэг нэг залуу байдаг байхгүй. Тэгээд бүсгүй нэг удаа ингээ анхаарсан чинь нөгөөд өөртөө нь яриад исэн залуу. Ки хоол мөн байдаг. Яана. Гэтэ тэр залуу бол тэр хүнийг хараад таньж байгаа шүү дээ. Хамгийн зөв нь хүүхэн бол хоолоогоор нь таньж байгаа байхгүй. Хүүхэн ерөөсөө өөрийнх нь бодит дүрийг харж байгаагүй ч хоолоогоор нь таньсан. Тэгээд өөртөө итгэхгүй байгаа. Тэгээд цуг нөгөө хүүхэн чинь ингээ бүр ойртоод нөгөө залуутай ч ойртоод хэдүүлээ цуг караоке орё юм. Энэ хоёр ерөөсөө видео кол хийж байгаагүй юм бах та. Хийж байгаагүй. Тэгээд цуг караоке орё морийг цуг караоке ордог заяа. Тэгээд бүр гэрт нь гуруулаа очиж жоод ууж муудаг. Би үзэж байгаа хүний хувьд бол ямар тэнэг хүүхэн бэ те. Одоо наадах чинь ингээд лөвөрч юм чинь тэртэргүү 550 мянган юаныг нь лөвөрцсөн баг. Одоо наадах чи өөрийг нь аваачаад зарчдгийм байгаа үстэй л гэж төгсөж байгаа штэ. Тэгээд тэгсэн чинь нөгөө хүүхэн чинь бол бүр шийтцэн. Бүр амар болсон. Тэнгүүтээ нөгөө хоёр залуутай чинь цуг караокед тэнгүүтээ гэрт нь очиж үргэлжлүүлж ууж муугаа самарн заяа. Ингээд хүний 8-ны хохирогч болоод дуусах юм байна ингээ харж исэн чинь тийхгүй. Тэр хоёр нь бас тийхгүй. Тэгсэн чинь бүсгүүд ингэдэг. За би чамайг таньж байна гэдэг. Шууд. Яана. Нөгөөд чи ингээд нэгэнт ингээд бүх юм алдсан шүү дээ тийм үү. Одоо хашир бол бүр ингээд шийтцэн. Тэгээд та кинош яг нөгөө нэг кинон ингээд зугаарлаад байдаг чинь хурдан дараа ирэх яриач. Тэгээ ингэдэг байхгүй. Нөгөө хүүхэн чинь болохоор ингэдэг заяа. Би чамайг өршөөцсөн. Өршөөцсөн. Би чамд ингээд өхөн хатанд орлсон учраас л би чамд ингээд 550 мянган юан өгсөн шүү дээ. Тэгээд чи ингээд алга болсон. Би чамайг айл язгаар өршөөцсөн. Би чамд ингээ үнэхэрийн хайртай болохоор чамайг би хойноос чи ингээ хайж ирсэн юм аа. Тэ? Миний хайр одоо битгий. Би чамайг ингээд юу яана. Хоёулаа ингээд аз жаргалтай амьдарч чаднаа. Би бол одоо тэр би ингээд их мөнгө олдог би ийм баян ажил хийдэг хүн байхгүй. Тэгээд чамгүйгээр амьдарч чадахгүй учраас чамайг хайж ирсэн юм аа. Тэгээ одоо чамайг олсон. Одоо хоёулаа манай нутагт очиж манай Бээжинд очиж хамтдаа амьдрий. Би чамайг ингээд нэг ч газар гიშгүүлэхгүй те. Сайхан амьдарч чадна хоёулаа. Миний энэ их хайр дурлалыг чи ойлголтой өдр гэд. Нөгөө залуугийн чинь тархитнаа нөгөө залуу нь уярна. Нөгөө одоо тэнгууд өгшөөгээд нөгөө залуугийн чинь хулигдчих юм шээс те. Ингээд үнэхээр сайн бас үнэхээр шаналсан мэт. Ингээд итгүүлчихэж байгаа юм. Эцэст нь тэгээ хамтдаа Бээжин явлаа. Зүсэн нутг руугаа явж амьдрахаар залууг ятгаад дагуулаа авч явна. Замдаа хайраа маягаа гээл те. Ерөөсөө ганц муу хялаж харахгүй л яваад байна. Ингэж явсараа магаад яг өөрийнхөө лөөрдөөсөн хариаллын газар нутагт галт тэрэг нь орно шүү дээ. Тэнгүүд цагдаа оронгууд цагдаа дуудаад өгч шүү дээ. За яг нэг тийм юм болох гэсэн юм аа. За ингээд үйл явдал нь дуусан заа. Тэгээ энэ ийм ядаргаатай байхгүй юу? Гонжроод энэ нэг тэнэг хүүхэ одоо яг өгөх юм байна гэж бодтол гонжирн заяа. Тэгээд дуустал ингээд тэнэг хүүхэн чинь энэ залууд нэг ингээд дурлцсан юм шиг царайлаад энэ дахиад дөөрдүүлэх нь гэд бодож итл цагдаа дуудаж өгөөсөө гэж хүн чинь дотроо бодно шүү дээ. Тэгж эцэст нь яг ингээд бодис явдлаас сэтгүүлсэн кино гэдг нь гараад яг тэр киноны төгсгөлд нь жинхэнэ лөөрчин залуу
энэ киноны бодит явдлаас сэтгүүлэгдсэн жинхэнэ л өөрчин залууг гал тэрэгний буудлын дээр ингээ гав зүгээд цагдаа нар аваад явж байгаа хэсэг нь гараад тэгээ кино дуусдаг. Йоо. За ямар ч байсан бас юу Яа тий. тийм бэлгүй дээ ёо. Хүүхэн бодвол те. Тэнд юу ч хийж чадахгүй гэдгийг мэдчихэж байгаа. Тэгэл те ингээд одоо надад мөнгө байгаа. Хоёулаас лагер маг нэтэрэ гэсэр хамаад аваачаад ингээд хиттэн цагдаа бариад өгч байгаа юм. За манайхан ч угаасаа ирчвэ эмчвэ мөнгө асуугаал ихлүүл эвгүй санагдав. Шууд зайгаа барьмаасаа тийш дээ угаасаа. Яаж ч утсан те. Тиймстэй тэгээд нэг чараагүй хүнд ер нь мөнгө өгнө. Ямар яасан толгойтой хүн тэгдэм мэдгүй. Гүгүү тэгэл эмхтэй хүн нэг уйрвал тэгэл уйрчдаг юм шүү. Гээгүй тэр чинь бас нэг учир зансан байштэй юм ч тоо. За бөөн зүрх мөрх болоод явчлаа. Ирэхвч нэг сэтгэл санаа нь амарсан юм шиг байна. Яа. За яг ингэж байж ядуулдаг кино аахгүй юу? Хөсгөн болчихгүй. Игээл яг ингэж зунгаардаг аахгүй юу? За тэгээ энэ яг ингэж нөө бодит кинон дээр гарч байгаа дүрс нь энэ аахгүй юу? Энэ нөө бодит дууурчин ингэж баригдаж байгаа, цагдаад баригдаж байгаа дүрс нь энэ ингэж киноны төгсгөлд яг тэр бодит нь гардаг. Манайх нэрэ. За ёо тэгээ тэр хүртэл явахдаа өөдрөдөө орсон юм уу да анжгаа гэдэг. Яг хятад кино бол хизээч тийм юм гаргахгүй. Зөвөр би бол орж морж иж итгэл мэтгэлийг нь олсон байх гэж бодсон. За магадгүй. Түүнээс бол тэ ингээд бэйжинд очиж байгаад гэвэл тэр хүн бас тэгээд тийм ордон тонгоруулчихгүй. За Улаанбаатар хотод 16 цаг 27 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Camwell брэндтэй хамт өдөр бүр эргэлжих гэсэн уриатаагаар за хуурай сүү болон ингэний хоормгоор Camwell брэнд хамтран ажиллаж байгаа. За би энэ одоо уух ээлжтэй. Тэг. За энэ Camwell гэдэг нь өөрөө их гоё нэр. Cam гэдэг нь болохоор Camel-ийн cam. Энэ хуурай сүү. Тэг well гэдэг нь болохоор wellness буюу тэ нэг эрүүл мэндийн дотоод гадаад бүх эрүүл мэндийг нийлүүлэхээр wellness болдог гэсэн шүү дээ. Тэгээд тэр wellness-ийн well Camwell гэдэг брэндийг бол та бүхэн танилцуулахдаа таатай байна. Энэ брэнд нь 2024 онд ингэний хоромгоо худалдаанд гаргасан, 2025 онд шинээр хуурай ингэний сүү худалдаанд гаргаад удаагүй байна гэж байна. За ингэний сүү нь 18 сар хадгалж болдог ямар нэгэн тос болон сүүг орлуулах бодис ороогүй. За дээр нь 100% цэвэр сүүг хатаас нь давуу талтай. Өмнөгов аймгийн 70 задгадад үйлдвэртэй бөгөөд үйлдвэрээсээ шууд хэрэглэгчтэй хүрдэг юм байна шүү энэ. Ингэж хүрдэг юм байна. Уурай сүү нөө яг юм кофе шиг юм байна. Тийм байна. За ингэний сүүний давуу тал бол мэдээж бактери, вирус, бөөгөнцөртэй тэмцэх чадвартай, уур, кальц, Б бүлгийн амин дэвүүнээр баялаг тул яс мэдрэлийн тогтолцоог дэмждэг. Зарим судалгаагаар аутизмтай хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлдэг гэж гардаг. За лактоз бага агуулдаг тул зарим лактоз үл дэвчих хүмүүс хэрэглэж чаддаг. Буюу сүүн хүчлээс нэг харшилтай хүмүүс ч гэсэн заримдаа хэрэглэж болдог гэж байна. Омега 3 болон омега 6 тосны хүчлүүд болон антиоксидантаар баялаг тул холестерин бууруулдаг, мөн цусны даралт хэсгээс сэргийлэхэд тусалдаг. Амин хүчлүүд бол B3, B5 нэлээд олноор агуулгдсан тул арсны чигшил, уян хатан байдал, өсний эрүүл мэндэд бол сайнаар нөлөөлдөг ийм юм байна. За ингэж байна. Турах болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тусдаа яг бид надад хэрэгтэй байна. Биеийн шимт хичээлийг нөхөж гормоны тэнцвэрт байдалд эргээр нөлөөдөг гэж байна. Гэхдээ ингэж шүү. Өдөрт 1 аяга буюу 200-аас 300 мл л хангалттай. Тэгээ одоо яг миний нууж байгаа чи 200 мл-ийн савлгаатай болохоор өдөрт энэс нэгийг уухад л болох юм байна. Яг тийм. Ер нь бол ингэдэг манайхан хоормог бол тэ ингээд бурхнаас өгсөн бэлгэл гэж үздэг. Бүх зүйлүүдийг түүний биед хэрэгтэй бүх юм байж идэг. Ахиж боловсруулаад авах шаардлага байдаггүй. Өөрөө тэ ингээд баг ингээд идшид байдаг учраас нэг тэгж давуулаад авах юм байхгүй. Өглөө өлөн дээрээ уух юм бол хоол боловсруулах системийг идэвхжүүлж өдрийн турш хүчтэй байлгадаг. Хүн хоолны дараа уух юм бол хоо шингэлт тусалдаг, гидс цэвэрлдэг. Спорт биеийн хүчний ажил хийсний дараа уух юм бол булчин нөхөн сэргээж ядаргаагийн тайлдаг. За хэрэг агаар салхинд гарахтаа уух юм бол гормоны шингээлт нь илүү сайжраад танд одоо илүү их үр дүнгээ өгнө л гэж бодох юм байна. Үүе одоо ингээд эфир дотор уучин гиз мэд гаг байгаа. За. Утасны дугаар нь. За, утасны дугаар нь 75 75 80 80.
75 80 гэдэг утаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хуурай сүү болон хоромгороо Camel брэнд хамтран ажиллаж байна. Өдөр бүр эрүүлжих сураатаагаар баярлаа. Имарт оргил сансар Эфес дэлгүүрүүдээр худалдаалж байгаа юм шүү. Камвай. За гэрлэгч жаахан өгчиг сайн ууж яана гинэ. За миний нэг мэдээ байна. Дахиад уу. За би ярьчих уу? Таны мэдээ чинь хэрэг? Нилээ урт юм байна. За би тэгээ би миний аюу гоё кино аахгүй. Би гоё кино ярьж өгөх юм. Тэг. За даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлгээр сүүлийн үед нээлттэй хийсэн даруйдаа шуугаан тариад байгаа. Эсвэл нилээд өмнө гарсан ч дахин сөхөгдөө дуулаа шуугаантай байгаа кинонуудын талаар ярьж өгдөн штэ. За тэгдэг. За би тэгвэл өнөөдрийн үед 2005 онд дэлгэцэнд гарсан Германы уран бүтээлчдийн Цагаан арьс Масай дайчин гэдэг киноны талаар ярьж өгч байна. Айгуу гоё кино. Үнэхээр. За хайр дурлал сонсох дуртай хүмүүс ороод ир. За, романтик драм төрлийн кинонд Африкийн Кен улсын өмнөд нутаг, Танзани улсын хойд нутгаар нутгалдаг Масай овгийн нэгэн залуу болон цагаан арьстай Герман бүсгүй хоёрын хайр сэтгэлийн тухай гарнаа. За энэ бас яг бодит. Би энэ кино үзсэн шиг гинт санагчлаа. За, ахаа сонсч. За, Масай омгийн хувьд бол Африкийн хоёр улс дамнаад тэгээ хөдөө орон нутгаар түлхүү амьдран суудаг нүүдэлчин аж ахуйтай ер нь бол die нөө ямаа мамаага хариулаад байж байдаг 2.1 сая хүн байд юм байна. За Кен улсад 1.2 сая масаачууд байдаг бол Танзани улсад 900 мянган орчим масаачууд байдаг. За киноны гол дүр болох Цагаан арьс Герман бүсгүйн дүрд Германы тайзлагчийн жүжигчин Нина Хост тоглосон бол бие хаан өвч төгс хөгжсөн Масай омгийн дайчин залуугийн дүрд Буркина Франц гаралтай жүжигчин Джеки Идо тоглосон. Энэ масайчуудын талаар зүгээр хүмүүс нөө баримжаа олоход Килиманжаро гэдэг нэг уул байгаа шүү дээ. Африкийн хамгийн өндөр уул. Килиманжаро уулын манач нар гэж үздэг байхгүй юу? Эднэрийг тэгээд хоёр талд нь байдаг Танзани Кен хоёр ч нь бол ингээд хэлийнх нь голд нь байдаг. Тэгээ энэ нөхдүүд айгүй өндөр. Харин тийм байлээ. Маш өндөр би хаагийн хар залуучууд л гүйцэтгэдэг. Би хааны хувьд бол үнэхээр төгс гарууд. Тийм байлээ. За цагаан арьс Масай дайчин кино Германы зохиолч Корн Хофман гэдэг бүсгүй одоо зохиолоос сэдвүүлэн бүтээсэн. За энэ зохиолч бүсгүй маань номоо өөрийнхөө амьдралаа сэдвүүлж утсан. За тэгэхээр энэ киноны үйл явдал бол боддоор хин нэгэн Герман бүсгүй тохиолдсон кино шиг эхлэлтэй хайр дурлал гэж хэлж болох нь. За 2005 оны 9-р сарын 14-нд нээлттэй хийсэн англи, герман, свахили болон ма зэрэг дөрвөн хэл дээр яригдах киноны хувьд тухайн үед одоо айхтар нэр сүрд гарч алдаршаагүй ч гэсэн IMDb дээр 6.4 гэсэн үнэлгээтэй байгаа. За харин их зохиол нь 1998 онд бичигдээд 2005 онд англи хэлээр орчуулагдсан. За тэгээд зохиолч нь ямар хүн бэ гэж сонирхоод харлаа. Тэгсэн чинь яг л энэ кинон дээр гарч байгаа туранхай, гойлог биетэй, тэгэл яг нэг юм шаргалтай. Хаанаас нь ч харсан нэг тийм өв тэгш Европ бүсгүй байлээ шүү. За би кино театрт гарах учраас гоё үйл явдлыг ярьж өгье заяа. За киноны үйл явдал дээр Карола гэдэг герман бүсгүй Швейцарт амьдарч байгаад найз залуутайгаа Африкийн орноор аялахаар ингээд аялалд гарч байгаас эхэлж байгаа. Найз залуу ч гэсэн бас дайжгүй Европ залуу байлээ. За найз залуутайгаа одоо хизээнээсээ мөрөөдөж ирснээрээ өөрийнхөө хувьд одоо цоошин соёл иргэншил болох Кен улсаар ингээд чухам зүгээр аялнаа. За аялалч гэсэн сонирхолтой болж байх үед Карола маань найз залуугийн хамтаар юм гатлаг онгоцон дээр явж байдаг аахгүй юу? Тэгсэн чинь яг ингээд нөгөө нэг тэр Масай залуу нөгөө тэр Масай овгийнхоо дайчныхаа ингээд хувцс ингээд амар сүртэй нэг юм хүзүү мүзүүний зөвлөлт мөөл ингээд 80 өмссөн байгаа шүү дээ тий. За тэр чинь тэгээд нэг юм нэг үсээ нэг юм улаан шавраар ингээд бөөгнүүлчдэг шүү дээ. Баримлын шавар шиг болгочдөг шүү. Яг тийм залуу байгаа заяа. Бүр яг тийм залуу. За тэгэнгүүт нөгөө бүсгүүчин шууд нөгөө нэг хүмүүс нөгөө анхны харцаар ингээд дурлалцдаг штэ тий. Яг тэрэн шиг ингээд хажууд нь найз залуу наангууч нь шууд нөгөө залуурч ингээд хараа ширтээлээ ээжсэн чинь нөгөө Масайгүй хараад. Тий. Масай залуу нь ингээд хараад хин нэгэн өөрөө ингээд хараад байгааг мэднэ тий. За ингээ энэ хоёрыг чи харс тулгараад. За ингээд энэ хоёр чи анхны харцаар ер нь бол бибидээ дурлж байгаа. За ингээ байжсэн чинь нөгөө хоёр чинь гатлага онгоцон дээрээс буугаад ирсэн чинь автобуснасаа хоцорсон. За тэгээ ядчээтэл харуу бүрүү болж таарад тэгээд нөгөө Африкийн бүглүү хэсэгт тэгээ нөгөө хоёр цагаан арьсны чинь нутгийн атманууд бүчээд ирэлгүүл яах вэ те. За ингээд нөгөө найз залуу нэгсэн чинь
баг найз үсгүйгээ битэл өөрийгөө ч ингээд хамгаалж чадахгүй ийм байдал төрсэн байжсэн чинь нөгөө Масай залууч нь дайчин залууч нь яг тэр дайчин омгийнхоо ингээд хэсэг бүлэг нөхдөөдөө үржирэнгүүт нөгөө нутгийн атманууд чинь шууд перхэл зогтож байгаа байхгүй. Ободомбодо. Тэгээд дуусаа. За. Тэнгүүд энэ Масай дайч дугаасаа энэ овог отгоо гадны дайснаас хамгаалах үргийг олон зуун жил хүлээгээ сурчсан. Тэгээ ийм урт чадаар гарамгаа тулалдаг ийм дайнч хүмүүс учраас нэг ийм шалдар булдар аригчин те танхаачууд махаачууд бол зүгээр л сургаар нь зогтдаг юм байна л да. За ингээд амийн аваад аварсан талархсан хосууд маань нөгөө Масай дайчныг хамтдаа ууж идэх газар за яв жоохон нэг газар суу юм уу гэ урд юм байгаа сте. За ингээд залуусч зөвшөөрөөд хамтдаа суугаад за ингээд энэ үеэр чинь нөгөө хоёр чинь би бинийгээ зүгээр л хацаараа идээд уучт юм байгаа сте. Оо солонгосын догбооны газар шиг юм руу орчих. Тэгээд нэг асарлууд аваад орчих нэгэд болчих. Тэнгүүд угаасаа ингээд би рүүгээ ингээд харцаа салгаж чадахгүй ингээд би биендээ татагдаад байгааг найз залуу нь тэнэг хүн л биш юм чинь мэдээж ингээд хараал ойлгоо штэ. Тэгэл ингээд хараал байгаа байхгүй юу. За хамтран аялагч ярьчээд өргөжлүүлээ зэ. Итлээ гэдэг. Нөө залуу нь. За Улаанбаатар хотод 16 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Аргамидас дээд зэрэглэлийн үс ажиллагааны брэнд хамтран ажиллаж байгаа. За энэ нэг надаа өгсөн. Надад бас өгсөн. Шампунтай ингээд масктай үсний масктай өгсөн байхгүй юу. Тэгээ би сая амралтын өдрөөр хэрэглэлээ. Тэр нөө маск нь ямар гоё юм бэ. Бүр миний үсийг зүгээр л ингээд намирсан зөөлөн ингэстэй сачин гоё болгосон. Өө эн чинь шүү дээ. Надад бас нэг юм нэг жижиг жижиг яг ийм улбар шарыг өгсөн байхгүй. За 5 6 юм камер ирсэн. За тэгээд яг үсэндээ хэрэглээд үтсэн эхлээд очингууд нь үснүсээ угаагаад тэгээ ингээд нөгөө нэг ангижруулагчийн хэрэглээд дахиад ардлаас нь түрхдэг досмосын түрхэд ингэсэн чинь дээр нь түлцсэн. Хинд Баясаа. Оо за. Тэгээ баясаа дээр чаад хайнаа явахтай би энэ чинь миний үсэнд тест янзын дарж нэг аваа явуулсан. Тэгсэн чинь энэ чинь бүх хүний үсэнд таардаг юм байна. Ерөөсө бүх хүний үсэнд таардаг 6-аас дээш насны хин ч хэрглэж болно гинэ. Тэгээд яагаад бүх хүний үсэнд таардаг үс 156 улсад борлогддог гэж. Дэлхийн бүх улсад гэсэн үг шүү дээ. Гэтэ бас юу шүү анжгаа. Ер нь бол одоо угаасаа эн чинь нэртэй. Одоо ингээд хүмүүсийн өвс чинь хуурай, гэмтэлтэй, хиймтэй, будагтай, хаагтаж, тусдаг, салаалсан, уналт, халзралтай гэд ийм маш олон өвчлөлүүд байгаа штэ тий. За тэгэхээр эдгээр дотроос бас өөртөө уулын яг тохирохыг авчруулах зүгээр юм байгаа шүү. Бүх зүгээр юм байгаа. Ийм байдаг юм байна. За маш сайн чигшүүлдэг төрөл гэж байна. Яг үнэ. За хуухны баланс алдагдсан тослогддог үсний төрөл гэж бас байгаа юм байна. Үс уналтын эсрэг сетэр байна. Оо яг үнэ. Кератинтай гэмтэлтэй үсний төрлийг гэж байна. Яг цэнгэр юм байна тийм үү. За хагны эсрэг өтгөрүүлэгчтэй буржур үсник гэд ийм олон төрөл байгаа л да мэдээж. Миний авсан нь болохоор маш сайн чигшүүлэх төрөл байсан баг. Баясагийн үс нь амар гоё таарлаа марлаа гэж дээрэмдээ алга болсон шүү. За миний ч угаасаа нөгөө нэг жилийн дотор 4 өнгөөр будаад амар өвчлөлтсөн. Тэгээд одоо тэр өвчлөл нь бол үзүүртэй л байгаа л да. Гэтэ үнэхээр миний үсийг өстой гоё болгосон шүү. За тэгэхээр та бүхэн Argamidas Cigmen гэж сайтт нь бүх бүтээгдэхүүнүүд нь ингээд үнэтэйгээ байгаа заяа. За үнэтэй байгаа. Ер нь бол за гадны сайт руу н ороод үзэх юм бол энэ бүтээгдэхүүнүүд бол бас үнэтэй байдаг. Ер нь бол үнэтэй бүтээгдэхүүн. За харин Argamidas Mongolian аль биесны борлуулагч болохоор ингээд Монголын ирүүлэгч нар танигдах цаг хугацааг өгөөд хямдралтай өнөр худалдаалаад байгаа байхгүй юу одоо? Яг үнэ. Энэ ер нь нэлийн үнэтэй тансаг брэндтэй орд юм байлээ шүү. Тэгэхээр манайхан яг энэ боломжийг бити алдаарай. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл юм. 8865 70 76 76 67 76 гэсэн утгаараа аваарай. За мөн гэрээд борлуулагч болж хамтран ажиллах боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Argamidas дээд зэрэглэлийн үс ажиллагааны брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За сонсдог хурлын нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс урлагийг Дмитрий их сүрэтээр кино ертөнц болонгаараа за гоё кино ярьж өгч байна. За тэгсэн чинь энэ одоо эн чинь нэг юм цолон соолны газар шиг мөртлөө юм бүжгийн газар аахгүй юу. За тэгээд нөгөө хоёр чинь нэг манайх нөгөө нэг удаан бүжиг гэж ярьдэн штэ. Одоо нөгөө нэг юу уянгийн бүжиг гэж ярьдаг штэ. Зүгээр ингээд тэрвэрлдээд ингээд за би нэг хараа зогсдгоо. Яг үү. За яг нөгөө хоёр чи өөдөөдөөс хараад
чухам дотн бүжиглжсэн чинь нөгөө найз залуу нь харж төвчхөө байгаад уурлаад хурж ирээ салгадсан байгаа сте. За ингээд бүсгүй бол маргааш Швейцар руугаа буцах ёстой. Уг нь. За ингээд найз залуу нь бөөр ингээ бүсгүйгээ салгаж авсан залуу буудал дээрээ маргааш нь онгоцны буудал дээр ирсэн чи яасан гэж. За яасан гэж бодож байна. Хүүх ирээгүй. Шууд нөгөө бүсгүй чинь би уучлаарай би Швейцар руу буцахгүй би Кенд үлдэнэ гэд. Тэгээд нөгөө залуу нь өстой нэрээ бөөн уур бош эзмэс дутуу гэчээр бөөр болоо явдсан байгаа сте. За ингээд хөөрхөн амт нөгөө бүсгүйчэн ганцаарх нь одоо яста бөө адал явдал өгнө заяа. Ганцаарх нь ингээ Кений ангалаг зэлүүд нутгаар ингээд баахан танихгүй хүмүүстэй хамт автобусын дотор суугаад ингээ явж моваад тэгээд арай гэж нөгөө анх танилцдаг хоттоо хүрээд ирсэн чинь Лемальян гэдэг нөгөө Масай дайч маань омог руугаа явцсан байт. Нөө нэг Африкт ингээд битүү дээр нь авдрачаад явдаг нэг автобусаар явсан байж. Тийм. Амар автобус нь суугаад наадах чи явж байгаа байхгүй юу. За ингээд дурлалтаа шатсан герман бүсгүй маань араас нь дахиад бүр агалаг нутг руу явнаас хөдөөгийн гүн рүү явна гэдэг шиг явна. Саван руу. За жинхэнэ нөгөө ямаа мама хариулдаг газар руу явна. За явна. За ингээд отгоороо хөдөө амьдардаг залууга ааж болсон юм байхгүй. Ашгүй нэг газар нэг Кен залуутай амьдардаг герман бүсгүйтэй танилцаад. За ингээд гэртэн толгоор оржсэн чинь хаа олын цагаан арт бүсгүй өөрийг хайгаад байгаа тухай залуугийн чихэнд хүрээд за залуу наад хоёр чинь тэгээд хоёр талаасаа өстө гүйлдэж хурж ирээд тэрвэлдэж мөрөлдөж байгаа. Сүүди майди болно. За ингээд хүссэн хүлээс дээрээ бибидээ ухаангууд урсан хоёр маань хамтран амьдарч эхэлнэ. За тэгээ ядчаал нөгөө масажууд нь махыг ингээд нөгөө хагас олгоод бараг түүхийн шахуугаар нь иддэг юм байна. За тэнгууд нөгөө суурин соёлтой өссөн үгэн чинь уул нь ол хөрх юмтай усын уул ёсын дах гэд хичээгээд идэг. Тэгтэл нөгөө хоол унд идэж чадахгүй. Нилээ цонхигоо царай алдаад бас халуурч малураад хэцүү юм болно. Бичээ мэчэн байдгүй юм уу? Баггүй. За. Тэгээ одоо нотч хайртай. Баггүй. Хөрх юмтай хичнээн хайртай ч гэсэндээ ингээд нэг юм үлгэн салган үлмэн зэлмэн ийм нэг тухгүй амьдрал ингээд та яач ч бас одоо бодлоо ингээд эвгүй. Ингээд ийм Швейцарт амьдарч исэн хүн ингээд Африкийн тийм нэг амар сонин ийм уйх зовоохонд очиод амьдраад байгаа штэ. Тэгин. Тийм. Тэгээд наадах чинь ингээд Швейцар руу явах шиж байгаа. Гэтэ салж малж яваагүй шүү заяа. Нэг ийм нөгөө мөнгөн дуусаад тэгээд наадах чинь Швейцарт байсан жижиг дэлгүүрээ зараад мөнгөчж байгаад ингээд ирээд энчэнэ бас нэг өөрхөн дэлгүүр хошоо нээгээд бас орчноо өөрчлөөд нэг айтайхан төвхөн чи те бичэн зарыг. Тийм нэг суурин стайл нэвтрүүлэх гэж байна штэ. Тэгээд нөгөө хайртай залуутайгаа өнөр өтгөн гэр бүлтэй болохоор ингээд зөриод ингээд явж байгаа. За эргэж ирээд хөөхөн жирэмсэн болоод охин төрүүлээд. За хоёрын дундаас. Тийм. Охиндоо сарай гэж ирсэн. Тэгээд тэр киноны хэсэг дээр яг ингээд нэг хаавхаар гар цав цагаагаар хоёр ингэж нийлж билээ. Тэгээ нөө юу яаж байгаа мааж байгаа нь бол амар гарна. Зураг өгсөн. Ёо, за наадах чинь бол бас бүр ингээ бодтоор гараа шүү. Арьсан дээр гівчж шүү. Тэгсэн. Бүхэрний арьсан дээр, ямааны арьсан дээр тэгсэн. За ингэж хүүхдтэй болж байгаа шүү дээ энэ чинь. За тийм байна. За тэгээ охиндоо сарай гэд нэр өгсөн. За ингээ Швейцар дахь бизнесээ зарж ирсэн мөнгөөрөө жижиг дэлгүүр нээгээд. За амьдрал нь мэдээж ингээл дардан байдгүй жамыг дагаал одоо эндээс хамаг асуудал эхэлж байгаа. Ер нь бол амьдрал. Уг нь бол тав хийх гээл байгаа. Тийм. За хуучин джип машин худалдаж аваад ачаа бараагаа зөөхгөө одоо зөөгч бүх ажлаа ингээ бүсгүй хийн. Хийдэг заяа. Нөгөө хайртай залуу нь хөрхий дэлгүүрийг харж байгаа нэрээр хавийн хамаг амтанд үр тавиулаад одоо тэр чинь нөгөө нутгийн болохоор ингээд итгэл судлаад нөгөө нэг цагаан заахын данс шиг хөтлөө. Тэгээд даадах чинь хөөрхий амт ингээд Швейцартайсэн дэлгүүр мэлгүүрээ зараад хамаг мөнгөө ингээд энд авчираад дэлгүүр ажиллаж байгаа штэ. Тэгээ нөгөөт чинь хамаг ямын ингээд зүгээр зээлүүлсээр хагаад нөгөө дэлгүүрийн дампууруулаад тэгээ байхгүй. Яана. За ингээ өөрхий амт нөгөө хүүхэн чинь ингээ амар халуун зүйл дундуур арай гэж ачаа бараагаа татаал ирж байгаа штэ тий. Тэнгүүд чаавс нөгөө нөхөр нь хамаг барааг нь хоослол зээлэр өгцөн гээд өөрөө согтуу сууж яадаг болсон. Хүдий. Хүүхэд нь бадараа юм байна. Яг аав байна штэ. Харин тийм ээ. За гэхдээ л бүсгүй хайртай ивэрэл байгаад байгаа. За ингээд зээлэн төлөвтгөр дэлгүүр нь эргэлтийн өрөнгөтэй болно гээл хүлээгээл мөнгөө шавхаал бараа авахаар нөгөө нөхөр нь дахиад зээлэр өгчин. За ингээд хөөрхий маань манай бүсгүй ингээд хамаг мөнгөө дуусчихдээ байгаа сте.
За. Буцаж мөнгө нь орж ирдэг хамгийн амар нь. Тэгсэн чинь нөхөр нь чи Швейцартаа мөнгөтэй өстэйгээд дайрч эхлээд бүр тэр заа юу бүр. Тэгээ ингээ бүсгүй ингээ учирлаад хэлж байгаа байхгүй. Үгүй ээ чи одоо ингээд би ингээ байсан ганц дэлгүүрээ зараа тэгээ энд ингээд бүх мөнгө аваад ирсэн ингээ чи тэгсэн чинь ийм байдалд оруулчлаа штэ гэд хэлэнгүүт нөгөө буруу ишсэн сүгшиг гэдэг шиг нөгөө нэг чихээр оруулаад нөгөө чихээрээ гаргаад ёстой амьдрал нь бүтгий эцгүй хүн санагдаад ирдэм байгаа сте. Боловсрал авахгүй мó ямаачин. Харин тийм ээ. За манай бүсгүй өөр хэмтэн гүрийгээ л байгаа хайртай болохоор гүрийгээ л байгаа. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь дэлгүүрт нь орж ирсэн хар юм болгонтой хардаад одоо амар заяг нь үзүүлэхээсаа. Зөө бас аригчин хартай. Яг зээлэр бүх юм өгдөг. Энд чи харин өстө бүх муу бүрдсэн гараагүй. Хаасан Швейцараас хамаг юмаа чирээд ирж байгаа чинь тий. За ингээд эцэст нь бүсгүй соёлын ялгаа гэдэг зүйл бит хоёрын дундаас огт салахгүй юм байна тий. За хин хиндээ уусах боломжгүй юм байна гэд. Одоо энэ хүн чинь маш их төвчж байгаа штэ тий. За ингээд салгаа шийдээд салмаар байдаг. Хүний нутагт байдаг. Бас энэ хүнээр оглох охиноо төрүүлчээд байдаг. Гэр орондоо очимоор байдаг. Охид нь нэлээд том болцсон баг шүү дээ. Харин тийм. За одоо ингээд охиндоо эх орноо үзүүлнэ 27 хоног явна гэж ятгсаар хагаад нөхрөөсөө итгэмжлэг бичүүлж аваад тэгээд нөгөө аавынх нь зөвшөөрөл хэрэгтэй байдаг штэ тий. За ингээд нөхрөөрөө итгэмжлэг бичүүлж аваад арайхийн онгоцон сууж байгаа. Ингээд нөхөр нь гол нь эхнэр нь нэргэн ирэхгүй, охиноо магадгүй дахиад харж чадахгүй гэдгээ төсөөлж байсан ч гэсэн дотроо бүгдийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурж өгөөд нэг ёсондоо чөлөөлөд явуулж байгаагаар ийм намтарчилсан хайр дурлал драм төрлийн кино дуусч байгаамаа. Наад ч гэсэн амар зөв юм бэ заяа. Юу гэхээр ууг нь бол эсэргээр нь штэ. Цагаан арстнууд байна штэ. Хар арстнуудыг ингээд чөлөөлж исэн байхгүй юу? Харин тий. Гэтэл энэ дээр бол тийм үстэй. Хар арстай яг ингээд нутгийн уугуул нөхөр те. Цагаан арст түүхнийг мэдж байгаа штэ. Энэ хизээч буцаж ирэхгүй те. Миний охиныг аваад ингээд Швейцар руу явж ийн гэдгийг мэдж байгаа мөртлөө ухаанда чөлөөлж штэ. Ирэх чөлөөтэй те. Торыг онгойлгож штэ. Нэг үгээр бол те. Амар юм байна. Амар юм байна. Цаагаараа айхтар юм илэрхийлсэн гэдэг. Тэгээд дээрэс нь энэ кинон дээрээс соёлын ялгаа гэж те. Тэгээд нөгөө нэг хүний өсөр төрсөн орчин те хичнээн их хайр дурлал байла гэд те. Бас тэгэл болохгүй юм болдгоо л гэдгийг маш тод томрооноор харуулсан кино. Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс явдаггүй гэдэг чинь энэ л дээ. Яг. Тэр хүүхэн урж ирээд 1000 гэгээр үлгээд 1000 одоо соёлжуулах гээд нэмэр байхгүй. Яагаад гэвэл тэр чинь яг натураараа байж байгаа. Манай хөдөөний залуучууд яг л иймэрэл байгаа шүү дээ. Нөхөр бол тэгэл дүүгийн махаа идээл тэгэл хойно ямаагаа харуулаад тэгэл өөрийгөө болгоод ирсэн шүү дээ өмнө нь. Тэгэхээр чин тэгээд тэгэж амьдрч чадах юм чин тэр хүн тэр дэлгүүр мөнгө төргөний чирэг гэж алга угаасаа. Тэрийг ингээд энийг би ингээд зээлэр өгөөд энэ хүн буцааж өгөхгүй тэгээ манай дэлгүүр дампуурна гэж мэдж байгаа ч юм алга. Ер нь бол. Тийм зүгээр тэгээд гоё найзуудынхаа дунд нэр хүндтэй тий. Харин тий. Тэгээд цагаан хүүхэнтэй амьдэрдэг. Хашир чинь бол нутагтаа бол тийм үстэй. Юндан өөгөл байгаа шүү дээ. Яг үнэ. Тэгээ энэ хоёрын тэр анхны харцаар ингээ биедээ татагдж байгаа тэр киноны ихэн үе бол гоё. Тэгээл наадах чинь жаахан тиймэрхүү байдалтай дуусчихсан да. Энэ эмхтэйгийн хувьд те охинтой болоод те тэгээ ингээд жинкнээсээ амьдрал үзээд те ингээд сонин түүхийг бүтээгээд одоо залуу байна шүү дээ. Зал очиол тийм үстэй дахиад гоё амьдрал эхэлж чадхаар залуу байгаа. Хөгшөрцөн бол амар харамсалтай. Тийм. Амар харамсалтай тий. Хөгшөртлөө гүрийцэн бол тэгсэн бол амар харамсалтай. Амар харамсалтай. За. Энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 2-ны даваа гарагийн сонслог урлаг нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс урлагийг мэдрий гэсэн уриатаагаар кино ертөнц болонгаараа шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Аргминаас дээд зэрэглэлийн үс ажиллагааны брэнд за мөн Conwell брэндтэй хамт өдөр бүр эрүүлжээ гэсэн уриатаагаар Conwell брэнд хуурай сүв болон хоормгоор хамтран ажиллалаа. Баярлалаа анжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэн сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа за хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаагаар яна нэвтрүүлгээ шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3